За сайн бацгаана уу бүгдэнд нь өнөөрөө мэндийг хүргэе. Намайг Лав Наран гэдэг Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол уран зохиолын багш ангийн 1-р курсын оюутан байна. Шинжлэх ухааны академийн хэл уран зохиолын үрэлэнгийн эзэм шинжилгээний дэд ажилтан гинтэн бэлтгэл багшаар удирдуулдаг. За судалгааны маань сэдэв Монгол хэлний тэмдэгнэр бүтээх төсөө дагаврын тухай байна. За Монгол хэлний тэмдэг нэр нь жинхэнэ нэр үйл үгийн өмнө үндсээрээ тохиолдож тэдгээрээр тэмдэглэгдэж байгаа хүн амьтан юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүйлс, төрөх байдал, бэлэг тэмдэг, үйл хөдлөлийн боц байдлыг нэрлэх үйл хөдлөх үг юм а. Энэхүү судалгааны ажилд Монгол хэлний тэмдэгнэр бүтээх төсөө дагавар тэдгээрийн үүсэх зүй тогтол, утга хэрэглээний ялгааг хэлний баримтад тулгуурлан тайлбарласан. Ингэхдээ тэмдэгнэр бүтээх төсөө дагаврыг дан болон хэлц бүтээврийн түвшинд авч үзсэн. За Монгол хэлний тэмдэгнэр бүтээх төсөд бүтээврийн үүсэх зүй тогтол, бүтэц, утга хэрэглээний ялгааг тодорхойлох зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд тэмдэгнэр бүтээх төсөд дагаврыг хэлний баримтаас тодруулах, төсөд дагаврыг бүтцээр нь ангилах, хэлний баримтад тулгуурлан утга хэрэглээний ялгааг тодорхойлно. За сэдвийн үндэслэл Монгол хэлний үг бүтээх тогтолцоонд төсөд дагавар чухал байр суурь эзэлдэг боловч тэмдэгнэр бүтээх төсөд бүтээх дагаврын хэрэглээ, утгын ялгааг наривчлан судалсан ажил харьцангуй бага байсан. Ийм тэмдэгнэр бүтээх төсөд дагаврыг утга, бүтэц, хэлбэрийг тодорхойлох нь хэрэглээний ач холбогдолтой. За судлагдсан байдлыг авч үзвэл Өнөр Баян багш Эмхий, Эмтхаа, Эмгаа зэрэг дагаврыг хай дагаврын хувилбар гэж үзсэн. Мөн Эдэр Баяр доктор Эрхүү, Эрхэг, Эмгаа, Эмтхаа, Ил, Илдаа, Эгчин, Игтээ, Игтэн, Игч, Аач, Тэ, Тан, Тай дагавруудыг төсөд дагавар гэж үзсэн байна. За судалгааны ажлын арга зүй. Энэхүү судалгаанд тэмдэгнэр бүтээх төсөд дагаврыг утга хэрэглээний ялгааг тайлбарлахын тулд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тайлан тайлбарлах зэрэг аргыг хослуулан ашигласан. Тэмдэгнэр бүтээх Эрхүү, Эрхэг, Эмгаа, Эмтхаа, Эвтэр, Тарвар, Эмсаг, Саг, Суу, Ир, И зэрэг төсөд бүтээврээр тоймлож монгол хэлний баримтад тулгуурлан тайлбарлахыг зорьсон болно. За төсөд үг гэдэг нь хэлбэр ба утгаараа нэгэн зэрэг хагас буюу бүрэн бус тохирох нэгжийг төсөд үг гинэ гэж Эдэр Баяр багш тодорхойлсон. За төсөд үг нь давгараар, үгийн салаа утгаар, үгийн утга эсрэгцэн салаалхсоор гарал нэгтэй үсгээр тус тус үүснэ. Жишээлбэл баараг, бааруу, аврамхай, аврамтгай, дээрлэхүү, дээрлэх гэх мэтчлэн. За бид төсөд дагаврыг дам бүтээвэр болон хэлц бүтээврийн түвшинд авч үзсэн. Үүнд ир, и, гэ, уу, эвтэр, тар, тур, эмсэг, саг, суу, эрхэг, эрхий, эмхэн, эмтхаа, эмгаа зэрэг дагаврууд багтана. За тэмдэгнэр бүтээх эвтэр дагавар. Ил Котвич эвтэр дагаврыг мэд шиг хэмээх жишээ адил татах үгээс гаралтай гэж үзсэн. 18 дугаар зууны үеийн монгол үгийг манж үсгээр галиглан бичсэн анхлан суралцагчдын сурах бичигт ямар зүйлээр сурагч бас энэ бие төр хэмээн тохиолдож байна. За энэхүү бие төр хэмээх үг нь эвтэр дагавар болж хэлний хөгжлийн явцад эвтэр тар вар болон салаалан хувьссан байна. За жишээлбэл ногоовтор, ногоовор. За ногоовтор гэдэг нь цайвар дуу ногоо өнгө гэсэн утгатай байгаа бол ногоовор нь хар ногоо өнгө гэсэн утгыг илтгэж байна. За мөн айхавтар, айхтар. Айхавтар нь аймжигтай аюултай гэсэн утгатай байгаа бол айхтар нь сүрхий гэсэн утгыг илтгэж байна. Иймд үгийн утга эсрэгцэн салаалдгийн адилаар дагварын утга мөн эсрэгцэн салаалдаг байх нэ. За тэмдэгнэр бүтээх гэ уу дагвар. За уу дагвар бол гэ уу болон гэ үү гэсэн нийлмэл бүтцтэй дагвар. За жишээлбэл илүү, үлэг, зүдэг, зүдүү, баараг, бааруу гэх мэт. За зүдэг гэдэг нь бохор, муухай, ёрын гэсэн утгатай байгаа бол зүдүү нь эдэлж хэрэглэхээр дутмаг гэсэн утгатай байна. За илүү гэдэг үг нь ойрод аялганд үлүү гэсэн хэлбэртэй байна. За иймд илүү, үлэг хоёр нь язгуур нэгтэй төсөд дагавар бүхий үг юм а гэж үзээд байна. За тэмдэгнэр бүтээх ир, и дагавар. За балар, балаа, илэр, илий, дүлэр, дүлий гэх мэт. За балар гэдэг нь үл мэдэгдэх эрт үеийн цаг гэсэн орон цагийн нэрийг илтгэж байгаа бол балаа гэдэг нь муухаг, солиу, тэнэг гэсэн утгатай байна. Иймд ир дагавар нь орон цагийн нэр үүсгдэг бол и дагавар нь тэмдэгнэр үүсгэж байгаа. Иймд ир, и хоёр нь төсөд дагавар юм а гэж үзээд байна. За тэмдэгнэр бүтээх эмсэг, саг, суу дагавар. За эмсэг нь болохоор шиг мэд гэсэн утгатай байгаа бол цаг дагавар нь аливаа тэмүүлэлт шинжийг илтгэж байна. За жишээлбэл хүүхэмсэг, хүүхэмсэг, хүүхэмсүү, илгэмсэг, илэгсэг, илгэмсүү, эрхэмсэг, эрхэмсүү, эрхэмсэг гэх мэтчлэн. За хүүхэмсэг гээд эмсэг дагавар болоод ирэхээр хүүхэн хүний зам байдалтай шалиг хүн гэсэн утгатай байгаа бол цаг дагавар нь тэр хүүхэн хүсэмжит тэмүүлэлт гэсэн утгатай. Иймд энэ хоёр нь төсөд дагавар юм а.
За тэмдэг нэр бүтээх эрхэг эрхүү дагавар. За үүлэг бүтээх эрх давхар болон тэмдэг нэр бүтээх уу дагаврын нийлэмж бол эрхүү. За жишээлбэл дээрлэхүү дээрлэх, баярхуу баярхаг, биерхүү биерхэг гэх мэтчлэн. За энэ г гэсэн юу маань гээгдсэн байна уу үгүй байна уу гэдгээсээ шалтгаалаад гээд нь тухайн зүйлийн элбэг шинжинд тодорхой. Харин дээрлэхүү баярхуу биерхүү болоод ирэхээр тухайн зүйлийн элбэг шинжийг тоймсон барагцаалсан утгатай болж байна. За тэмдэг нэр бүтээх эмхээ эмтгаа эмгаа дагавар. За цэцэн цогт эмхаа болон эмгаа дагавар нь гарал нэгэ. Эмгаа дагаврын завсраар та үе утгалбар шургоо орсон. За эмтгаа гэдэг нь тухайн үйлийг давтан үйлдэх утгатай байгаа бол эмгаа нь уг үйлийг богино хугацаанд чадмаг гүйцэтгэх гэсэн утгыг илтгэж байна. За жишээлбэл мартамтгай, гулгамтгай гэдэг хоёр үгийг жишээ олгоо оруулсан байна. За мартамтгай нь болохоор альва үйл хэлсэн үгээ байнга мартах гэсэн утгатай. Харин мартамхай болоод ирвэл хурдан мартдаг, хурдан хугацаанд ер нь мартдаг гэсэн тийм утгатай болоод ирж байгаа. За гулгамтгай гэвэл гулгах нь олгонтой байнга гулгамж явдаг гэсэн утгатай бол гулгамхай болоод ирэхээр богино хугацаанд хурдан гулгаж ундаг гэсэн ийм утгатай болж өгч байгаамаа. За монгол хэлний тэмдэг нэр бүтээх төсөө дагаврыг дам болон хэлц бүтээвэр гэж ангилнаа. Дам бүтээвэр нь авиа сэлгэх, авиа сугарах, авиа сулрах, авиа ондооших зэрэг хөвслийн үр дүнд үүсэж байна. За эр дагавраар цагийн нэр, и дагавраар тэмдэг нэр бүтээн үгсэн аймаг ялганаа. Хэлц бүтээвэр нь үүлэг бүтээх дагавар болон тэмдэг нэр бүтээх дагаврын нийлцээс бүтнэ. Ингэхдээ үе нэмэгдэх, авиа ондооших, авиа сулрах буюу эмсэг суу зэрэг хөвслийн үр дүнд бий болсон. Мөн цаг дагавар нь аливаа тэмүүлэлт шинжийг илэрхийлэх утгатай бол эмсэг дагавар нь жишин адилхан утгатай. Нийлмэл дагавраас ген сугарч эрхүү, уян сугарч эрхэг болон хоёр салааж хувьдсан. Тэмдэг нэр бүтээх эрхэг дагавар нь юмны элбэг шинж тодорхой гэсэн утгыг зааж байгаа бол эрхүү дагавар нь тухайн юмны элбэг шинжинд тодорхой бус таамагласан утгыг илтгэж байна. Тэмдэг нэр нь хүн амьтан юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрөх байдал, бэлэг тэмдэг, үйл хөдлөлийн боц байдлыг нэрлэдэг. Иймд юмс үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрөх байдлыг төсөөт бүтээврээр ялгаж илэрхийлэн монгол хэлний нэгэн өвөрмөц хэв шинж юм аа. За ашигласан ном зүй анхаарал хандуулсанд баярлалаа. За лав нарынгийн юмыг өгье. Энийг нөгөөтгнийхэн цэнгэн дууссан. Чи түр наадхаа зогсооч гэдэг юм аа. Сайн бацгаана уу? Золбоо гэдгээ тэгээд мөсийн удаа зохиол судал хөтөлбөрийн тэгээд лог наранд баярлалаа. Чиний яриаг сонсож байхад дурддагдаагүй зүйл гараад ирэх шиг болгоно дүгнэлт дээр. Тэр ангилнаа гэд тэрийг дурдсан байсан үгүй. Тийм. Эвтэр тарваа эмсэг сагсуу эрхэг эрхүү бүхэнд чинь яг өөрийнхөө судалж байгаа төсөө дагавруудаа дурдаад тэрнийхэн дагуу цааш өргөжлүүлж ирсэн байна. Судлагдсан байдлын тухайд Тийм. Судлагдсан байдлын тухайд нөгөө нэг өнөр баян багш болон эдэр баяр доктор хоёрын судлагдсан байдлыг яг үндэслэлийн араас оруулж өгсөн байсан. судлагдсан байдал ч одоо ер нь бол нэгжээс ерөнхий бас нэгж ч юм уу одоо цаг хугацааны дараалттай хамгийн анх хэн гэдэг эрдэмтэд судалсан юуг судалсан гэсэн одоо тийм тойм маягтай байх шүү. Тэгээ хоёрхан хүн энэ одоо судалсан байгаа юм энэ цөөн хүн судалсан байгаа юм гэдэг дээрээс асуудал гарч ирж байна. Өөр хүмүүс судалсан байна уу гэдэг дээр цөөн хүн ингэж судалсан юм бий чи ингэ гарч ирээд одоо би энэ талаас нь ингэж судалнаа гэх юм бол чиний нэгдүгээр судалгааны ажлын шинэлэг талаач холбогдол нь сайн гарч ирэхгүй. Тийм учраас ер нь судлагдсан байдлаа маш сайн ингэж онцагийн дараалтайгаар үзсний дараагаар за одоо би яг энэ нэг юм одоо ингэ судлах чинь наа гэсэн тийм шинэлэг талаар ач холбогдлоо
ирсэн дээр юм болов. Царчин тэгээд бас 3 дугаарт нь нэмж хэлэх нэг юм. За эдгэм шинжилгээний үйл биччихлээ. Тэгээд эдгэм шинжилгээний үйл дээр апагаар ч юм уу Чикагоор бишлээ авсан тий. За ингээд презентацийн ингээд танилцуулгатай одоо энийг чи харж байгаа хүмүүс чи Чикагоор одоо чиний юм дээр PowerPoint дээр Чикагоор код нот авч болдог. Тэрийгээ бас ингээд бас оруулах хэрэгтэй. Яг хаанаас ингээд авсан тий. Тийм зүйлүүд бас хэрэгтэй. Ой, бидний яриа дуусаагүй. За, тайлан хамгаалт шүү дээ, тий. Тайлан хамгаалтын дээр чинь нөгөө хугацааны тухай ярих хэрэгтэй гэдэг бид нар нэг байгаа, тий. Энэ бол мэдээж хийсэн ажлаар танилцуулж байгаа. Тэгэхээр чиний хамгийн анхны сэдв чинь зүрсэн юм уу? Зорилго зорилтчээр 100% биелч үү? Юу дутагдав? Одоо эндээс анхаарах юм нь юу байв? Юу сурч авав? Одоо тэр талаараа бид нар хэлж өгнө үү? За сая золбоогч хэлснээр бол яг тэр судлагдсан байдлынхаа он цагийнхаа дарааллыг нэлийн тодорхой байх, ер нь тодорхой болгох ёстой юм байна гэж ойлгосон. За миний судалгааны ажлын сэдэв бол тэмдэгнэр бүтээх төсөө дагаврын тухай биш, монгол хэлний одоо төсөө дагаврын тухай гэсэн сэдэв байснаас тэрийг яг тодорхой болгоод тэмдэгнэр бүтээх төсөө дагаврын хүрээнд одоо энэ төсөө дагавраа судалж харьцуулж судлах юм байна гэсэн ийм юм хүрсэн. За миний судалгааны ажлын цаг хугацааны юу гэвэл яг 10 сараас одоо энэ 4 сар хүртэл одоо нэг төсөө дагавартаа өнөөдөө эхлээд түүгээд тэрнийгээ дараа нь харьцуулаад утгыг нь олоод за хэлний баримтад одоо хэрхэн туссан байна ч юм уу тиймэрхүү байдлаар судалгааны хэмжээлийг явуулж байгаа. Үгүй тэгээ хаанаас дүүгүй тэрний чагсаалт гаргасан одоо тэр эхлээд тэр толиос дараа нь тэр толиос гээд нийт толиодын чагсаалт гаргасан. Одоо Хинд Идэр Баяр агшийн номноос эхлээд яг төсөө дагавартаа өмнөдийн түүж гаргаад тэгээд одоо энэ өгүүлэлтэд яг тэндээсээ одоо яг харьцуулаад утгыг нь одоо ялгаа гаргах одоо тийм боломжтой өгнүүдийн түүж аваад тэгээд одоо саяныхаа презентацийн дээр одоо жишээ болгож хэдэн үгийн одоо цөөн хэдэн үгийг ингээд аваад одоо судалгааны үр дүнгээ гаргаад ирлээ. за энэ судлаач Идэр Баярын ном хэдэн оных юм? Тэрийн бүгшээ. Хүш гол хэрэглэгчдийнхээ нэрийг онцлж юм чи. За тэгэхээр юм байна. 2005 гэж юм. Одоо бас хэлний төсөөд үг. Одоо бас 21 жилийн өмнө хийсэн ном авчлаа тий. Тэгэхээр нөгөө чиний энэ тэмдэгнэр бүтээх төсөөд дагавартай ахаад шинэ үг нэмэгдсэн бол сүүлийн үеийн төрч юм уу нааша цаашийн юмнуудаас нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт нь чи дүнгийн нэгдүгээр курс учраас энийг хэлчлээ. Энэгээрээ цаашаа дипломын ажил хийнэ гэдэг багшлаагаа яриад өргөжүүлэх сэдвээ бол ярьсан баг тий. Манайхаас тавьж байгаа нэг шаардлага нь ингэж байгаа. Жил болгон сэдвээ хүмүүст солих асуудал гарч ирж байна. Тэгэхээр өргөжих гүнзгийрэх сэдвийг аваад нэгмэр ингээд манад нэг судалгаа хийж байгаа судалгаа зүгээр мастрын түвшинд энгийн орж ирсэн бакалаврын оюутны цаашаа чадвар сурчдаг тий. Тэгэхээр мэдээ цаашаа одоо магистр докторч гэдэг юм уу тий. Бүр цаашаа баг академичийн түвшинлөө суддаг учраас сэдвийг бүр нэлээ ийм өргөн түвшинд ингэж явах тал дээр нэлээ анхаарч ажиллана гэдгийг чи мартваа дахин хэлж байгаа шүү. Хэрвээ тэр цэцэг дээр багш студийн ярьдаг нөө сэдв бол гişиг юмаа гэдэг юм сонсоогоо YouTube-ийн бичлэгийг дахид сонсож байгаа нэг сонсцсон тий. За тэгэхээр багштайгаа хамгийн их уулзж байгаа оюутан бол Лав Наран байгаа. 7 өнөөр 3 удаа уулзсан. Бус нь багшийн царайг санахгүй байгаа. Багшнаас хүүхдээ хайж байгаа. Тийм болохоор багш нь энийг асуусан шүү. 20 хэдэн жил болсон учраас ахаа шинэ үг мөг үүсч хүмүүсээ бий болсон юм шиг хэрвээ гадаад дотоод бэлдүүд идэв тий. Нааша цаашаа шинэ үзэгдлүүд нь бас юу байна гэдэг юм байна. А бидний анхнаасаа энэ шаардсан юм бол та юу ямар төлөвлөгөө тавьсан тэрний биелэлт чинь ямар вэ гэдгийг бүгд ярихыг шаардж байгаа. Гэвч одоо ихний гарч ирсэн хоёр эрдэм шинжилгээний хуралд бэлдсэн байдалтай юмнуудыг бидэрт үзүүлж байна тийм ээ. За баярлалаа.